Зарим хуулийг өргөн бариад олон сарын дараа хилцдэггүй тохиолдож байна. Гэвч яаралтайгаар өргөн баригдаж гэрлийн хурлаар батлагддаг хуулиуд бий. Олон хууль батлагдаж хилцсэн эсэг нь мэдэгдэхгүй хуулинд хийдэл ортгүй бол наадмын өмнөх цаг хугацаа юм. 7 хоногийн өмнө өргөн баригдсан эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр эдийн засгийн байнгын хороогоор хилцэж байна. Үүнийг нэр бүхий гишүүд эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Зөвхөн Тэц 3-ын осолтой холбоотойгоор салбарын хуулинд өөрчлөлт оруулж байгааг эсэргүүцэж байгаагаа хэлж байна. Эрчим хүчний зохицуулах хорон дээр одоогийн байдлаар олгогдоод явж байгаа тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг эрчим хүчний яам үндсэндээ энэ одоо хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өөр дээрээ татаж авч байгаа. Тэгэхээр энэ бол ажлын хэсэг байгууллагт нь эрчим хүчний сайд өөрөө ахлаад 40% нь буюу 2 хүн нь бол яамнаас томилогдоод 60% нь болохоор эрчим хүчний салбарын бусад төлөөллүүд гэж бол оруулж өгсөн байгаа. Тэгэхээр эдгээр 5 хүмүүс л бол бусад одоо бүх эрчим хүчний төслүүдийг дангаар шийдвэрлэх эрх нь олгогдож байгаа маа. Тэгээ миний бодлоор бол Чойд засварын сайдын хамгаалалт бол Тэц 3-ийн дэлбэрэлттэй холбоотой, осолтой холбоотойгоор бид бүхэн яаралтайгаар тендер зарлахгүйгээр зураг төсөл боловсруулахгүйгээр энэ ажлыг хийх хэрэгтэй гэж үзэх байх. Тийм юм бол Улсын хурлын тогтоолоор Тэц 3-аа дангаар нь оруулаад ирж болно. Тэгэхгүй бол тодорхой бусаар бүхэл бүтэн салбарын хуулийн дээр оруулж ирнэ гэдэг маань гуй дагаж хүзүү гэдэг шиг маш олон өөр төслүүдийг ч гэсэн энийг дагуулж хийх боломж нь өөрөө хуулиар нэгдээд өгнө. Тэрээр нэмж энэ хуулийн өөрчлөлтийг хуульдаа нь шинжтэй учир дэмжихгүй байгаа гэдгийг хэлж байгаа юм. Эрчим хүчний салбарт нэгэн яаралтай шийдэх асуудал Тэц 3-ын ослоос эхлээд олон байгаа. Гэхдээ энэ асуудлаа дангаар нь шийдэх бус салбарын хуулинд өөрчлөлт оруулах гэж байгаа нь хардлагд төрүүлж байгааг хэлж байсан юм. Тэр дундаа төсвийн додтолыг дагаад наадмын өмнө олон хууль баталдаг үеийг ашиглан яаралтайгаар хилцэгдэх гэж байгааг эсэргүүцэж байгаагаа хэлж байсан юм.